Улсын хурлын гишүүн Баасанхүү эрүүгийн хууль олон зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлж байр суурь илэрхийллээ. Улсын хурл 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр эрүүгийн хууль, мөн оны 12 дугаар сарын 4-ний өдөр зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг улсын хурлын гишүүн Баасанхүү мэдээллийн ихэнх онцлоод эдгээр хуулийн хэрэгжих хугацаанд 2016 оны 9 дугаар сарын 1-ний өдөр буюу батлагдсан өдрөөс 9 сарын дараа байхаар хуульчлагдсан байдаг. Харин улсын хурлд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийг хэрэгжих хугацааг хойшлуулан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болгон өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Энэ нь хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж байгаа талаар тэрээр мэдээллээ. Монгол улсын хууль тогтоомжийн тухай хууль гэж байдаг. Тэр хууль тогтоомжийн тухай хуулийн 14-ийн 1, 14-ийн 2 гэсэн заалтыг зөрчиж өргөн барьсан байна. Хэрвээ шинээр байгуулагдсан засгийн газар, шинээр байгуулагдсан хууль зүйн яам эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх бололцоогүй байна гэж байгаа бол хууль тогтоомжийн хууль буюу 14-т нийцүүлэн хуулийг өргөн барих ёстой байтал нэг өгүүлбэрээр хуулийг хойшлуулна гэдэг бол энэ бол Монгол улсын үндсэн хуулийн үндсэн хуулинд бол харьшилж байгаамаа. Хэвлэлийн хурлын төгсгөл тэрээр сэтгүүлчдийн сонирхсан асуултанд хариулт өглөө.